Нийслэл хотод нийтийн тээврийн үйлчлэгээ эрхэлдэг хувийн 21 аж ахуйн нэгжээдгээ жил бүр тэдэнд нийслэлийн төсвөөс үн төлбөргүй зорж ирэх бүхэн иргэдийн унааны зардал болох нөхөн олгорын үйлчлэгэнд явс автобусны тоо рейснийг бүрэг тусгай тоногдох хэмжээр бүртгэж үүний үндсэн дээр төрөөс санхүүжилтийг олгодог байсан. Харин нийтийн тээвэр шинжилсэн буюу захим систем шилжилснээр тухайн автобусыг хичнээн цаг хүн тээвэрлснээс хамааран ажлын хөлс зардлыг олгох шинэ гэрээг нийслэлийн тээврийн газар хувийн компаниудтай хийжээ. Ингэхдээ тухайн өдрийн нийт орлогын 10%-ийг Улаанбаатар Смарт компани үйлчилгээний хөлс олгон авна гэж тохирчээ. Мөн хувийн компаниудад орлогыг буцаан тушаахта 2-3 хоногийн дараа тухайн автобусны ирээсийн тоо цагийн бүртгэлийг шалгаж орлогыг бодож өгөх үүргийг Улаанбаатар Смарт карт компани хүлээсэн байна. Гэтэл өнгөрсөн 8 дугаар сараас хойш буюу 7 хоногийн хугацаанд хувийн компаниудын ажлын үлсийг бодож санхүүжилтийг олгохдоо Улаанбаатар Смарт карт компани хайхрамжгүй ажиллаж компаниудад их хэмжээний мөнгөн дүнгийн хохирол учруулсан. Гэрээн заасан ясаар нийтийн тээврийн үйлчлэгэнд явсан компаниудын цагийг бодохдоо нэгдсэн хяналтын системийг ашиглаагүй. Орлогын мөнгийг компаниудад хуваарлахдаа нийт орлогоос 50-60% нь дутаасан зэрэг мөнгөний маргаан шинжилэл хийгдснээс хойш тасраагүй тухай хувийн хвшлийнхэн ярив. За өнөөдөр өглөө иргэд ажилдаа хоцорсон, хүүхдүүд сургуульдаа хичээлдээ хоцорсон ийм байдалтай автобусны буудлууд дээр 20-30 цаашлаа цаг хүлээж автобус зогссон ийм хүмүүс байна. За шалтгаан нь гэвэл хувийн нийтийн тээврт үйлчлэгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд орлогынхоо хувийг авч чадахгүй. За өөрөөр хэлбэл шатхуун бас сэлбэгний мөнгөгүй болсон учраас өнөөдөр инхүү ажиллаа зогсоосон байна. За ажил хаялтвал биш. За 7 дугаар сарын 29-наас хойш орлогынхаа зардлынхаа мөнгийг олж чадаагүй улмаас өнгөрсөн 7 хоногийн хугацаанд ажлын хөлс шатхуун бензиний зардал байхгүй яалтчгүй юм зогсонд байдалд орцсон гэдэг ийм тайлбар хийж байгаа юм. Тухайлбал Тэнэн дэлгэр компани өнгөрсөн 7 дугаар сараас хойш хугацаанд олсон нийт орлогын 40%-ийг л Улаанбаатар Смарт карт компаниас өгчээ. Энэ мөнгө нь эргээд үйлчилгээний зардалдаа зарцуулагдсан. Өөрөөр хэлбэл 7 дугаар сарын дундаас хойш тус компани нь ажилчдынхаа цалин тавиагүйг. Харин Артибус компани тухайд нийт 3 чиглэлд ажлын өдөр 32 автобус, амралтын өдөр 21 автобус үйлчилгээнд гардаг. Ингэхдээ өнгөрсөн 7 дугаар сарын 29-ны өдрөөс хойш 9 дугаар сарын 29-ны хүртэл нийт 414 сая орчим төгрөгийн орлоготой ажиллажээ. Гэвч өнөөдрийн байдлаар тус компанид Улаанбаатар Смарт карт компаниас орлогын мөнгө гэж 305 орчим сая төгрөгийг буцаа олгожээ. Үндсэндээ үлдсэн 100 гаруй сая төгрөг яасан нь мэддэхгүй алга болсон гэж Артибус компани захирал Баяр Магнаа мэдгдлээ. Нэгдүгээр энд бид нэр өөрөөсөө хөрөнгөө оруулаад одоо Монгол улсыг нийслэлийг автобусгүй байх үед нэмээ зах зээлийг хямарч авах үед энэ хүмүүс бүгдээрээ ингээд тодорхой хэмжээгээр ороод ирсэн. Тэгэхээр энэ хүмүүс энэ хөрөнгөө үгүй бол хотын бүх эрсдлийн дагаад энэ хөрөнгөний авах эсвэл бид нар өөрсдийнхөө замдаар зах зээлийнхээ замдаар явах тийм л арга. Зардлаар нь санхүүжүүлнэ гэдэг. Тэгээд танд ажилладаа яваад байвал 70 хоног энэ хооронд 2 сар цалин тавьсангүй ажилладаг. Нийгмийн даатгал, хүн амын ордон татвар, банкны өр, түлшний өр бүх юм нэмэгдсэн. Яагаад тийм байдгийг хэлэхээр хуучин бидний системд орохоос өмнө сартаа гончаар нэг 11 тэрбум төгрөг зарцуулдаг нийт тээврийн системд. Тэгэхэд 2 сар өнгөрч байгаад дөнгөж дагуу нэг 8 тэрбум төгрөг хуваарлж байна. Өөрөөр бидний нийт бод орлогын 40% өгч байгаа гэсэн санхүүжилт өгч байгаа гэсэн. Тэгээ бид нар ажил хайсан биш, янз янзын эсрэгцсэн биш. Үнэхээр ажил болгож юу болов? Гарах түлшгүй, сэлбэггүй. Одоо өөр болж нөвлийн ямс бэлтгэл хангаагүй. Дулаан авч чадахгүй. Тосол хийж чадахгүй. Марслах суулж чадахгүй. Тэнэвага компанийн хувьд нийслэлийн хэмжээнд 13 чиглэлд 160 орчим автобусаар үйлчлдэг бөгөөд 7 дугаар сарын 29-ноос өнөөдрийн хүртэлх хугацаанд тэрбум гаруй төгрөгийн орлого оруулжээ. Тус компани Улаанбаатар Смарт карт компаниас орлогынхоо 770 гаруй саяыг нь авсан. Тодорхой бус шалтгааны улмаас үлдсэнийг нь авч чадаагүй гэсэн юм а. Бүх данснууд хагдсан. Татвараас хурж ирээд данс хаачлаа 170 хэдэн сая төгрөгийн өртөө болчлоо. Нийгмийн даатгалаас 426 сая төгрөгийн өртөө болчлоо тийм ээ. Ингээ бүх данснууд хаагдсан. Смартаар орж ирж байгаа бүх мөнгнүүд данс хаагдсан байгаа учраас тэр мөнгнүүд чинь нөгөө түлшний компаниудаа 700 сая төгрөгийн өртөө болчлоо. Ингээд энэ 2 сарын 70 хоногийн үйл ажиллагаанд бол энэ компани чинь бол үндсэндээ бол ерөөсөө ямар ч цаашаа явах нөхцөлгүй болоо. Дээрээс нь ажилчид маань 2 сар цалингаа авахгүй. Цалингаа авахгүй явчлаа. Цалингаа авахгүй явж байгаа хүн чинь одоо дагаад банкнд найдваргүй зээлдэгч болоо төлбөрөө төлж чадхаа болоод нөгөө авсан
нөгөө зээлээр авсан электрон бараанууд хураалах хэмжээнд явж очиж шүү дээ. Ийм л юм болчиход. Өнгөрсөн 7 хоногийн ян гарагт хуралдаж хувийн компаниуд санхүүгийн байдлаас шалтгаалan даваа гаргаас эхлэх автобусаа үйлчлэгэнд гаргах боломжгүй болсон талаар харилцаж тээврийн газрын зүгээс санхүүгийн асуудлыг зэгцлээ. Автобуснуудаа үйлчлэгэнд явуулж байгаарай гэсэн санал тавьжээ. Харилцан тохиролцсны дагуу санхүүгийн нөхцөл байдал шийдэгдээгүй автобус компаниуд шатхууны мөнгөгүй болсон тул арга буюу өнөөдрөөс төр засалт хийхээс өөр сонголт байсангүй гэсэн тайлбарыг автобусны үйлчлэгээ эрхлэгчид өгч байгаа юм. Гэтэл дээрх мэдээллийг нийслэлийн тээврийн газрын дарга инх бот өгөөсгөж хувийн хвшлийнхээ асуудал хүндэрсэн ажил зохицоход хүрсэн гэдгээ албан ёсоор мэддэггүй гэсэн тайлбар хийлээ. Манайд албан ёсоор мэдгдсэн юм юу ч байхгүй. Яг үннийг хэлэхэд. Бид бол өглөө гаралтан дээр л мэдсэн. Ер нь бол одоо бид нус цогцлоо шүү, барилаа шүү гэдгийг бол зүгээр албан бусаар бол хэлж ирсэн тий. Албан ёсоор мэдгдсэн юм байхгүй. За өнөөдөр ер нь бол яригдж байгаа юм болоод ирэнгүүт нөхөн олгорын асуудал. Нөхөн олгороос гадна яг мэдээ саяын цагийн тариф шилжсэн тохиолдолд нэмэлт санхүүгийн асуудал яригдах юм гараад ирж байгаа. За энэ санхүүгийн асуудал бол бас ямар нэгэн 2015 оны төсөв дээр ч гэдэг юм уу бэлэн тавигдсан мөнгө байхгүй. Энийг бол мэдээж одоо хот маань санхүүгийнхаа хэлтс газруудтай ярьж шийдвэрлэх асуудал. Нийтийн тээврийн шинжилтэй холбоотой тулгымдсан асуудлыг зэгцлэх орлогыг бодиттой хяналтайгаар компаниудад хуваарлах саналыг нийслэлийн тээврийн газраас боловсруулж маргааш нийслэлийн удирдлагын зөвлөлийн уралд танилцуулгаар тавлсан гэж нийслэлийн тээврийн газраас мэдгдлээ. Үндсэндээ санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар үйлчлэгээгээ зогсоосон 21 аж ахуйн нэгжийн автобус хизээ хэвийн байдалтай шилжиж үйлчлэгээндээ гарах вэ гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлэлцсэний дараа шийдэх юм байна. Энэ хүртэл нийслэлийн хэмжээнд 999 автобус зорчигчдод үйлчлэх ёстойгоос 430 нь үйлчлэгээнд явсаар байх юм а.